жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг Мазала тэмцээний мэргэжлийн ангиллын гараа эхлэхэд бэлэн болжээ. За энэ удаагийн энэ жилийн 2019 оны 4-р удаагийн Мазала тэмцээний мэргэжлийн ангиллын төрөлд 24 тамирчин оролцох мэдүүлэг өгсөн байгаа. Түүнээс одоо бүгд суглаагаар одоо 2-2 ингээд нийт 12 гараа гарах юм аа. Тэгээд хэдүүл хамтдаа мэргэжлийн ангиллынхны өрсөлдөөнийг сонирхон үзцгээе. За ер нь бол энэ жилээс жилд энэ тэмцээнүүд маань одоо маш өргөн хөгжиж одоо оролцогчид маань маш ихээр орж ирж байгаа. За мөн энд би та бүхэнд ивент итгэгчдийг бас танилцуулж алдаршуулмаар байна. За Lada Mongolia компани биднийг техникээр ивент итгэлээ зохион байгуулалтанд. За Сайн Ламбард, Авто Ламбард энэ бол одоо жил болгоны тэмцээнийг маань ер нь ивент итгэж байдаг ийм байгууллага. За Toyota Таван богд компани, за мөн MSM компани, за Татгууч Моторс компани, за Авто Экспо Центр, за TRE. За энэ нь чинээр орж ирж байгаа ийм ивент итгэж байна. Автомашины тоног хэрэгслэх. За түүний дараа Ardika. За энэ Ardika-гийн тос тослогооны материал бол энэ үнэхээр сайн. Одоо энэ машинууд ер нь урлаанд орж байгаа машинууд Ardika-г нэлээд сайн хэрэгжилж байдаг. За түүнтэй яг адилаар Total Motors гэдэг бас тос байдаг. Одоо Францын тос байх ёстой энэ хоёр тос. Энэ хоёр тос ер нь энэ дашинд оруулахад хэлэхэд энэ хоёр тос бол ер нь нэлээд сайн юм чанар сайтай өндөр ачаал авдаг ийм тос тослогооны материалууд байдаг. За мөн Engineer Geodesic компани байна. Engineer Geodesic компани бол одоо манай олон тэмцээнийг ивент итгэж байдаг ийм байгууллага. За стейж 1-ийн эхний гараа гарахад бэлэн болжээ. За энэ гараанд миний ажигсаны Suzuki Jimny одоо Samurai гарах нь за гарчээ. 77 дугаартай. За Benji явж байна. За энэ хоёр адилхан техник байдаг. Нэг нь 7, нэг нь 77. Хоёулаа ч өнгө нь адилхан байх хэвээр. За энэ бол одоо 77 дугаартай Wolf нэртэй одоо загвар нь явж байгаа харагдаж байна. За номд инженеринг клубээс ингэж оролцож байгаа ийм тамирчид байна. Наатаны энэ Samurai бол харин энэ жилийн одоо анхны 1 сарын шонхор тэмцээнд анхлан орж ирсэн шинэ техник. Анхлан орж ирээд одоо шууд байранд орсон одоо ер нь ах нарынхаа одоо дэргэд гинт гарч ирж одоо захиур хагалсан одоо бүр үзэгчдийн тамирчдын бүр гайхшнийг одоо төрүүлж сонирхлыг татсан ийм техник байгаа энэ Samurai бага уурын жип. За энд одоо Wolf болон Attila гэж ийм хоёр Benz байх хэвээр номд инженеринг клубээс. За энд манай Samurai ороод ирлээ. За шинэхэн техниктэй шинэхэн тамирчин залуучууд. За энэ хоёр залуу бол ер нь нэлээд одоо сонирхолтой документыг үзүүлэхэд дамжиггүй. Яг энэ жижиг оврын жипний хувьд бол саяны гарч өнгөрч байгаа бартаа бол арай жоохон хэцүү л дээ. Нэг тэр бартаан дээр л одоо техник гамтайхан сайхан гарт даван туулчих юм бол харин бусад бартаанууд харин даваа байдал харагдаж болно. Энэ өөрөө жин хөнгөн учраас.
За барайнд амжилттай орж байна. Самура болон Wolf тэргүүд. За манай Suzuki-г би 2 машин тэмцээний ямарсан амжилттай дуусгаа барайгаа хийчлээ. Тэгээ өнөөдрийн тэмцээн маш сайхан боллоо. Гоё юм аа. За дараагийн гараа гарчээ. За энэ Land Cruiser клубын тамирчин Цэрэн Намжил хэмээх юм залуу үлдэж байгаа харагдаж байна. За энэ бол үнэндээ энэ чулуун дээгүүр бол үнэндээ ааглаж гарч байна да. Тэгээ доогуур бэлгээ юм бол сайн хийсэн учраас энэ дээр санаа зовхон байхгүй. За энэ бол амжилттай ингээд аваад энэ гараа ганцаараа явж байгаа харагдаад энэ нөгөө тэргийн саатал болж л дээ. За чулуун дээгүүр гарна. Зигзаг одоо юм чулуун бартаа дээгүүр гарна. Дараа нь шулуун яваад огцсон мөксөр өгсөн эргэж уруудна. Налуу газараар явна. За ингээд цаашаа явах нь хэдэл харцгаая. За эргэж орж ирээд дахиад чулуун дээгүүр энэ чулуун зигзаг бартаа дээгүүр нэг техник 2 удаа давтан гарч байгаа юм байна. За гараанд ганцаараа гарсан. За барайнд амжилттай орж байна. За дараагийн гараа 58 дугаартай Саньон Коронда. За түүний цаатад нэг тэр гарлаа. За би явцны тавлыг тайлбарлая. Энэ Коронда бол одоо энэ тэмцээнд анхлан орж байгаа, шинээр орж ирж байгаа ийм техник. За тэрийг бол тэр цаана бол зүгээр ерөөсөө чулуутсан, хийлцэн бөмбөгшгөл ойгоод цогчоод гарлаа да. Тэр техник сайн байна. Энэ Коронда нэлээд одоо энэ тэмцээний нэгэн сонирхолтой өнгө байх болно. За наад талын тэргийг би таньж чадахгүй байна. Энэ Land Cruiser маркийн машин шиг харагдаж байна. За Коронда бол ерөөсөө тэр зигзаг саадан дээр бол ямар ч саадгүй гарсан. За өксөр урууг бол ойлгомжтой. Энэ дээр бол одоо бид нэр 1 секунд гэлтгүүл одоо сайн цагийг авах хэрэгтэй. Өөрсдөө хамгаалж авч үлдэх хэрэгтэй. За Корондаг урт талын бүрш бол бидний тод харагдаж байна. Энэ бол яг энэ спортын бүрш амарж нэг тавьсан байна. За эрдүгтэр харин юуныхээ тавьсан байдгийг тийм ээ. За сонирхож байна. За араас мөн энэ магадгүй би одоо энэ машинуудын дугаар их бага учраас ингээд таньж чадахгүй байгаа. Энэ одоо ямар сүулт одоо хэн юугаар уралж өгнөхээс илүүтэй одоо энэ машиныг одоо таних гэж нэлээд энэ 96 дугаартай Pajero байж болох юм уу? За урд талдаа бол чулаактай юм байна. Я бенз байж болох юм байна. За би одоо хэдүүлээс үлдээ нэлээд машинаа таних юм. Онцгой тааврын байдалтай юм. За шигнэг шагнаж холдох хэвээр. Энэ аюултай энэ ч. За урд дугуй бол харин одоо тэгшин харагдаж байна уу? За зүгээр байна. За сааднаас гарч ирсэн. Гарч ирсний дараа харин либотгийг татлаа эргэж хураалаа. За дараагийн даалгавар руу. За ёстой хэн байсан бэ? Би таньсангүй сайн нэг. Бензжи юм уу гэж харлаа. За ямар ч байсан барайнд зааварлаа. За дараагийн гараа. За одоо энэ ногоон тэрэг бол одоо 6 дугаартай оролцдог манай Ахмад тамирчин Батсайхны тэрэг харагдлаа. За түүнтэй хамт 28 дугаартай хөх тэрэг байна. За
Харцгаая. За наа тал нь бол арай нэг ийм хүнд харагдаад байгаа юм тий. За цаа талын богино тэрэг бол одоо ингээд даваа тал харагдана. Тэнд бол одоо юм зогсох юм байхгүй. Чигээрэн зүтгэн. За би Бацаагныгаа энд онцлон дуртахад бол одоо их Ахмад хамгийн олон одоо тэмцээнд тасралтгүй орсон одоо ийм тамирчин байгаамда манай Бацаахан ерөөсөө бүх тэмцээнд маш ихэвчлэн орж байдаг. За энд бол одоо Land Cruiser 80 маркийн машин харагдаж байна. За винчиг хураана. Энэ бол цахилгаан. За тэнд татлаа. 2 либоттой тэрэг байна уу. За зүтгэсэн. За дараагийн даалгавар. За энэ ихний стейж 1 бол ер нь зигзаг тэр бул чулуун дээгүүр гарах юм байна. Тэгээд өксөр уруу гарч ирнэ. Эргэж ирээд зигзаг дээгүүр явна ийм юм байна. За дараагийн гараа 69 дугаартай Хинтээ аймгаас оролцож байгаа Бадрах. За Бадрах маань гараанд гарлаа. Ганцаараа гарч тарж байгаа юм байна. Манай Бадрах бол ер нь одоо мэрэгжлийн английн төрөлд ер нь УАЗ 460 машинаар маш сайн оролцож байгаа. Ер нь авраг одоо болох үс одоо тийм туршлага хөрөнгөлүүлсэн, техник бэлтгэсэн ийм залуу байна. Хинтээ аймгийн цагдаагийн албанд алба хаадаг. Ийм спортын сонирхогч. ийм тавирч байна. За зүтгэн. За мөн мэдээж одоо 69 урт талын 69 урдаа бол одоо ихэвчлэн номтой байдаг. Тэгтэл бол энэ дээр тэрийг нь өөрчилж одоо модификац хийж энэ урт талд нь пуш хийсэн харагдаж байна. За эрдүгтэн чухам одоо өөрийнхөө байдаг юм уу? Энэ өөрийнхөө байна одоо нэг баян юм уу? Энэ эрдүгтэр бол одоо эргэлт багтай, хүч сайтай. Тэгээд төвийн одоо дифференциал цоожлогчтой гэж ингэж ойлгож болохоор ийм техник юм аа. За дараагийн гараанд 1 дугаартай Наранбаатар гарах болтой байна. За ажиглаа хэдүүлээ. За гарлаа. За манай Наранбаатар бол одоо энэ спортод 2 жилийн өмнөөс орсон даруйдаа ер нь аврагын тэтгүүдийг дараалан авч байсан. Одоо 2018 онд бол ер нь 18 он ер нь авраг болох ус одоо ийм тамирчин байгаа. За 19 онд ихэж шонхороор сайн орсон байдаг. За сонирхцгаая. Чулуун явна, огцон эргэлт байгаа, жижиг ус байна. Түүний дараа чулуун саад. За энэ чулуун саад ингээд бид ингээд харахад бол гайгүй харагдаад байна. Энэ чинь яг ингээд дэрэгдэн очиод ингээд харахад бол ерөөсөө маш хэцүү юм одоо шок хатуу чулуун бол ингээд тавигдсан байдаг. Тэг цаа талдаа бол арай жоохон зүүн талаараа явахаар арай гайгүй байгаа тийм ээ. Баруун талдаа явахаар сул орон зайд нэг зогсож гоод нэг юм зогсод хийлгэж гээд байгаа. Техникээ гамнах хэрэгтэй. Энд чинь олон үетэй тэмцээнүүд болно. Одоо ер нь техникээ маш сайн гамнаж одоо их л зөөлөн аядуу. За тэгсэндээ гарах хүчийг гарах газараа одоо гаргаж ингэж л явж ерөөсөө л энэ тамирчны ер нь тактик энэ дээр одоо бодлого. Тэг төлөвлөлт нь одоо маш чухал юм гэж одоо би харж байгаамаа. Энэ 171-2 хамт гараанд гарсан юм байна. За 2 хүчтэй өрсөлдөгч оржээ. За энэ тэрэг маань барайнд амжилт орлоо. За дэлгэснээ 70 дугаарт УАЗ 469-ээр оролдог сод эрдэн байна.
явж байна. За суулгад нь бол спортын мастер суултаа. Спортын мастер одоо ийм тамирчин байна. Энэ УАЗ 469-ээр одоо кросс төрөлдөө оролцож байсан. Сүүлийн одоо 3 жилээс энэ Бартад замын төрөл рүү одоо орж ирсэн ийм тамирчин байна. Ер нь ирэмгийн ийм тамирчин байгаа. Ер нь орсон тэмцээн болгондоо ер нь их үзүүштэй, сонирхолтой одоо жинхэнэ одоо нэг үзэгчдийг одоо огшоосон одоо ийм үзүүлбэрүүдийг одоо үзүүлж байдаг ийм залуу байна. Энэ 69-ийн хувьд бол яг өөрийнхөө одоо УАЗ 469 хөдөлгөөрөөр бүх юм нь одоо яг УАЗ 469-ээр орж байдаг. Тэгээд түүнийг одоо эцсийн тултал нь одоо үзнэ. Би 69-ээр нэг яаран татгалцахгүй гэж одоо ингэж ярьж байдаг ийм залуу байна. Ер нь 69-нд маш хайртай. За энд урт талаас бол одоо уур савсаад байна. Уур савснаа гэдэг бол моторын хөргөлтийн шингэн бол одоо ямарваа нэг байдлаар гадагшилж байна, битүүмж алдагдсан байна гэж ойлгож болно. За дараагийн гараа. За наад талд нь 60 дугаартай ариун болдын Y60 загварын машин харагдах шиг боллоо. За цаагуур нь орж ирж байгаа тэрийг бол Benz G байна. За энэ талаар бол хэцүү. Энэ баруун гар талаар явбал одоо маш хүнд байгаа. Энэ тэр хараа яг ингээд твтээд ингээд дугуй хэрэгэж өгсөн. Тэгэл ботготно. Ингээд энэ дээр бол хугацаа алдна. Магадгүй ухарж гарч байгаад нөгөө тэрнийхээ орсон загварч орж болно л доо. Ер нь энэ бол чөлөөтэй. Энэ дотор бол яаж маневрлж болдог. За зүтгүүлсээр гарч ирлээ. За хамт гарсан өрсөлдөгч 60 дугаартай Бобын тэрэг бол нэлээд урагшаа явсан байх ёстой. За энэ Атила мөн байна. За шулуун явна. Огцом өксөр байгаа. Эргээд урууд нь дахиад зигзаг руу дахиж орж ирнэ. Ер нь бид нэр ингээд энэ техник бүтээж байгаа хүмүүсийг ажиллахад зарим нь одоо хүчний тал дээр анхаардаг. Зарим нь хурдны тал дээр анхаардаг л да. Тэр хурд хүчний яг л нэг тохирсон хосолмол тэр байдлыг л яг зөв хийх ёстой. За энд 60 дугаартай Боб манай ариун болд өрсөж байна. За энэ бол Nissan Patrol Y60 клубын нэрийн өмнөөс одоо уралж байдаг ийм тамирчин байна. Зүтгэсэн одоо бол нөгөө арай зөөлөн талаар орж ирж байна. Ер нь за энэ бол одоо портал тэнхлэгтэй харагдаж байна. Энэ нь бол одоо тэр тэнхлэг дугуйны центр эрдүгтийн центр хоёр ингээд нэг төвшөнд биш одоо дээд талдаа байгаа портал гэж хэлж байгаа. Энэ нь бол одоо давуу тал сайтай. Одоо доод талаар сая бид харлаа. Доод талд нь чулуу юм альва зүйлд одоо тулах юм байхгүй гэж ингэж ойлгож байна. За хоёр техник бол ер нь их ойрхон өрсөлдөж орж ирж байгаа юм байна. За одоо тэнд 60-х бол 60-ын нэвтрүүлэг гарцсан зогсож байгаа харагдана. Хажуугаар нь за Атила төрүүллээ. За мэрэгжлийн ангиллын гараа бол ер нь гараа болгон сонирхолтой. Энд орж байгаа машин болгон өөр өөрийн онцлогтой ийм үзүүштэй ийм техникүүд. Ер нь бол үзэгчд маань ер нь сонирхож үзвэл одоо энэ мэрэгжлийн гих ангилд орж байгаа машин болгоныг бол Монгол залуучууд, Монгол инженерүүд өөрсдийнхөө ур ухааныг гаргаж ингэж хийсэн машинууд байдаг юм аа. За энд дэлгэснэ. За Monster энэ алтан тайгын булаг автоклубын зүгээс орж байгаа одоо мегмар сүрэн жолоочтой ийм машин явж өнгөрлөө. За түүний араас за энд бол одоо 33 дугаартай Benz G клубын зүгээс орж байгаа автостандарт компани тамирчин ган болд явж байна. За энэ нэлээд хоёр одоо сонирхолтой
тамирчин сонирхолтой техникүүд нэг ийм гараан дээр суглаанд таарсан юм байна. За дашин дурдахад за манай ган болд бол Монголын Партизан автоспортын холбооны одоо тэргүүний үүргийг албыг хашдаг. За мөн одоо энэ түүнтэй хамт уралдаж байгаа Мегмар Сүрэн маань одоо мөн холбооны одоо үдэс зүйлийн гишүүн. За Мазала дөрөв удаагийн Мазала тэмцээний маань Про Английн тэмцээний стейж 2 буюу одоо 2 дугаар гараа ийхүү эхэлж байгаа юм байна. За хэдүүлээ хамтдаа сонирхцгоё. За энэ 10-ны дугаартай тамирчин маань явж байна. За энд одоо нэг 2 дугаар стейж маань нөгөө огцон өксөр ийм хэсэг байгаа юм байна. За энэ дээр бол өстой жинхэнэ одоо зөв хүчийг тааруулаад зөв өнцгөөс нь дайраад гарах юм бол одоо энэ машинд бүгд өөрсдөө гарчих ийм боломжтой машинууд байгаа. Тэр өксөрөөг бол за түүний дараа нөгөө бидний тогтоосон баан буюу усаар ороод гардаг юм байна. За энэ дээрээс харъя. 70 клубын Land Cruiser 70 серийнхний клубын зүгээс оролцож байгаа ийм тамирчин байна. За диктатор байна. За диктатор бол одоо ер нь энэ үеийн одоо энэ техникүүдээ одоо манлайн гэж хэлж болно. Энэ бол одоо энэ хөрөл чулуун тамирчин, спортын мастер, энэ хөрөл чулуун диктатор 2, Штурман 3 маань ер нь одоо бол ер нь энэ сүүлийн одоо 4 жилийн хугацаанд тэмцээнүүдийн төрөөг бол маш олныг авсан да. Одоо тэр утгаараа одоо энэ машин бол одоо энэ техникүүд дундаа одоо чансаараа нэгдүгээр бичигдэхээр одоо диктатор. За нэг ийм дарангуулагч машин байна да. Ер нь бид одоо энэ холбоо бол идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байна. Тэгээ энэ хугацаанд бидний одоо хамгийн гол зорилго бол бид Монголын одоо гадаад ертөнцид уралдах одоо тийм чадвар бүхий одоо баг тамирчдыг бид нэр одоо хөгжүүлэн гаргах юм зорилготой юм. За дараагийн гараа. За наад талд нь. За энд одоо бас л нэг самурай айл харагдах шиг боллоо. За энд бол Pajero клубын тамирчин байна. За энэ урт талд нь явж байгаа. Чухам одоо Pajero клубээс 2 3 тамирчин орцож явах хэвээр. Би чухам хэнийг нь одоо таньж чадахгүй зүгээр машиных нь хэлбэр галбраар бол би нэг бол Pajero машин байна гэж хэлэхээр байна. За стейж 2 дээр бол огцом өгсөн эргэж уруудан дахиад одоо нөгөө хаттай огцом өксөрлөө гарна. За мөн энэ стейжид тэгээд магадгүй тойрж ирээд энэ шавар руу орох юм болоо да одоо миний бодлоор уг стейж 3 дээр үндсэн шавар нь байгаа гэж бодож байна. Техник сайд элэгсэн дээр нэг машин шавар дээр орцсон харагдаж байна. За хэдүүл цааш нь харцгаая.
За энэ бол үнэхээр яг зөв өнцгөр зөв одоо хурд хүчээр дайрах юм бол энэ өксөр дээр шууд гараад явна. За магадгүй энэ дээр одоо нэг л хүч алдаад ингэх юм бол хийрэг зогсон хугацаа алдах юм зүйл болно. За зүгээр. За энэ нөгөө доод энэ хөндийн шаврыг саяны зурглаачийн өнцгөр бол тод харагдаж байгаа юм байна. За түрүүний трак ангилууд гарцсан замыг нэлээд жоохон доош нь гүнзгий болгосон байгаа. За эндээс бол энэгээр бол техник өөрөө бол гарахааргүй болсон байна гэж үзэж байгаа юм байна. За одоо роботыг ажилуулна. Зүтгэн. За нэг дугаартай Наранбаатар. За манай Land Cruiser клубын одоо үүсгэн байгуулагч ийм залуу байна. За манай Дашин дуртал манай Land Cruiser клубийнхан бол ер нь маш идэвхтэй ажилдаг одоо манай том клубүүдийн нэг. Ер нь бол нийгмийн чиглэлийн сайн дурын ийм ажиллагаануудад одоо маш итгэх зүтгэлтэй ингэж оролцдог ийм клубийнхан байгаа. За даалгавруудаа амжилттай гүйцэтгэлээ. За Бажар клубын тамирчин 79 дугаартай. За энэ миний бодлоор бол Joy хэмээн одоо клубын залуучууд маань авгаалan дууддаг Joy байх шиг байна. Joy-гийн orange тэрэг байх шиг байна. За дэл харъя энэ урд морс ажиллахгүй байна тийм ээ. Энэ ингээл одоо нэг техникээ гамжил явахгүй бол альва нэг деталь нэг гэмтэл авахт тэгэл ерөөсөн маш хүнд болчихж байгаа юм л доо. 4 дугаар зүтгэх хэвээр тэгэл роботыг ажиллах хэвээр байтал 2 дугаараар зүтгэл роботыг ажиллана гэдэг чинь хугацаа ингээд алдаад эхэлж байна. Тэгээ дараагийн гараанууд байна яг ингэж болно. Энэ гараагаа ингээд одоо амжилтад дуусгач болно. Стейж 3 дээрээ гараа гарахаас өмнө амжаад одоо дараагийн техникээ сэлбэгээ машинаа засчих болох юм л да. Тийм бас боломж бол байдаг. Ер нь бол тэмцээний ерөнхий дүрэн бол ер нь яг гараанд гарцсан үед бол одоо гаднаас тусамж авч болохгүй. Зүгээр гараа хоорондод бол сул зайд бол харин гимцэн техник засварлаад ингээд орох юм боломжтой байдаг. Харин одоо за энийг харъя. Яг хөө тэмцээн болгоны өөрийн дүрм өөр онцлог өөр л дөө. Жишээ нь Дакард бол одоо гараанд нэг л гарсан бол одоо тэр оройныхаа барайнд ортлоо зүтгэх ёстой дунд нь техник эвдэрх юм бол тэгээд одоо ямар ч арга байхгүй. За энэ тэмцээний хувьд бол одоо ингээд хэсгээр 3 хэсгээр гарч байгаа учраас тамирчдад бол нэлээд сул хугацаа гарч байгаа учраас тэрэн дээр амжаад одоо техник шалгаад ингээд солих юм солиод ингээд амжих боломжтой юм аа. За За стейж 2-ын дараагийн гараа. За тэр урт талынх бол одоо Benz G харагдаж байна. Арих бас мөн Benz G байна. Энэ удаагийн Mazda тэмцээнд ер нь Benz G төрлийн машин бол нэлээд түлхүү орж ирсэн. Ер нь 5-ын зэрэг Benz G орсон харагддаг. Энэ бол бүгд үндсэн одоо Benz G дээр суурилж хийгдсэн. За явах ангийг бол Benz-ээр суурлагдаад тэгээд одоо бусад шийдлүүдийг бол манай залуучууд өөрсдөө хийж зохиосон байгаа. За энд бол одоо яг л адилхан хоёр техник. Тэгэхэд нэг нь ингээд гараа явчих чад нэг нь энэ дээр зогсож байна. Тэгэхээр энэ бол одоо өөрийн нөгөө жолоочийн ур чадвар тактикал энэ дээрийг харагдлаа сая.
За энэ зүтгэсэн энд бол одоо ер нь уг нь бол энэ гарч болохоор ер нь саад байна шүү. За энэ 33 дугаартай Гамболд бензин хөлгүүр G машинаар автостандарт компани нэрийн өмнөөс оролцож байна. За дараагийн гараа Land Cruiser хөх хөнгөтэй тэрэг байгаа. Энд чинь хэн уралдаж байлаа. За түүний араас 6 дугаартай Батсайхан тэрийг бол би холоос бол таниад байгаа. Ер нь машины өөрийн хэлбэр галбираа хэд хэдэн ийм онцгой хэлбэр галбиртай тэргүүд байгаа. За мөн хэд хэдэн яг адилхан тэргүүд бас байгаа. За энэ маань нэлээд аажхан үзэж байна. Батсайхан уг нь энэ дээр бол одоо богино тэрэг бол зүгээр цогцоод цолоор гайдаг шүү дээ. За мөн яг л тэглээ. За зүгтээ. 80 за зүгтээ. За энэ Land Cruiser клубын тамирчин за мөн гоё гаргаж ирлээ. Яг тэр буухтан дахиад нэг жоохон хааз өгсөн байна. Хойдог гараад хэр болох вэ? За 28 дугаартай. За оргодол гэж тамирчин байх шүү дээ. Би оргодлын тэргүү гэж нэг харж байна. За харъя. Хувийн дугаар бол байна. За жолоочийн нэр бол алга байна. За урд талд нь яваа тэрэг бол одоо монголчуудын өгсөн нэр Monster гэдэг. За энэ бол ерөнхийдөө Америк хөдөлгөөртэй ер нь доод ангиуд ер нь жоохон Америк техникийг түшиглэж хийгдсэн тайгын булаг автоклубын инженер залуучуудын зохион бүтээсэн ийм машин. Энэ машины хүч бол ер нь агуу ойгүй хүчтэй тэрэг. За энд бол одоо самураа байгаа. Энэ одоо аль самураа нэ түрүү би ярьж байсан. Нэг нь бол нэг сар бүтээгдэж шонхор тэмцээнд орсон самураа байгаа. Нөгөөх нь болохоор одоо шинээр бүтээгдээд энд анхлан орж ирж байгаа нэг ийм самураа байгаа. Хоёр самураа байгаа. Одоо ер нь зөв сонирхолж хэлэхэд нэг ийм уралдааны машин ингэж бүтэж ингэж бэлэн болоход ер нь нэг 60-аас нэг 80 сая төгрөгийн орчмын одоо тийм зардал гарч байдаг. Ийм судалгаа байдаг. Зөвхөн яг үйлдвэрийн одоо жишээ нь энэ бензин машиныг яг үйлдвэрийн одоо дифференциал үйлдвэрийн холхив шаригаар энэ төр ингээд уралдуулах хэрэг болдгоо. Заавал одоо үжитгсэн сайжруулсан ийм хатуулагтай төмөрөөр хийсэн ийм деталуудаар одоо энэ Land Cruiser энэ орж байгаа бүх тэргүүд бүгд адилхан ингэж авчид тавьж сольж яадаг. Ер нь бол зөвхөн энгийн үгээр бараг товчхоноо тайлбарлахад бараг нэг эрэг шуурга, нэг болт, нэг гайк нь хүртэл одоо тусгай тийм хатуулагтай хийгдсэн тийм зүйл байдаг юм үзэгч сонирхчдоо. За мэрэгжлийн английн инхүү Монголын Бартаа замын автоспортын холбооноос жил бүр тогтмол зохион байгуулдаг 4 дахь удаагийн Мазала тэмцээний мэрэгжлийн английн 3 дугаар гараа гарахад бэлэн болжээ. За 3 дугаар гараа бол одоо энэ ус шавраар ингэж явах юм зориулагдсан юм замыг бэлдсэн байна. За энэ даршим та бүхэндээ сонирхолж хэлэхэд Монголын Бартаа замын автоспортын холбоо 4 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш бол ер нь уралдаан тэмцээн тамирчдын хөгжүүлэлтэнд одоо нэлээд онцгой анхаарч одоо маш идэвхтэй ингэж ажиллаж байгаа ийм шин тутам
байгуулагдсан ийм холбоо юм аа. Тэгээ бидний бол зорилго бол одоо гадаад ертөнцид одоо Монгол тамирчдын Монгол хүний эс зөргийг харуулсан, ахуй самбаг харуулсан ийм одоо тамирчныг техникийг бүтээн гаргахад одоо хөгжүүлэн гаргахад гол зорилго бол оршиж байна. За үүний зэрэгцээ ер нь энгийн зүгээр авто хэрэглэгчдэд бас зориулсан бид нэр тэмцээнүүд одоо сонирхч англи гэдэг юм уу эсвэл элдв одоо нэмэлтээр ингэсэн одоо сургалт зөвлөгөөнүүдийг явж байдаг. Ер нь Монгол орн бол өөрөө онцлогтой бид нэр өргөө одон нутагт таруу байрсан 3 сая хүн амтай ийм нутаг. Тэгэхээр бидэнд бол ерөөс автомашин бол Монгол хүний өдөр тутмын хэрэглээ. Тийм учраас бид нэр Монгол хүн одоо автомашинаа хэрхэн зөв ашиглах вэ, хэрхэн аюулгүй байх вэ гэдэг дээр одоо бас манай холбооны одоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд бас нэг чиглэдэг юм аа. За 3 дугаар гараа бол их сонирхолтой. Энэ бол одоо энэ лаг хүнд шаврыг одоо энэ техникүүд маань хэрхэн яаж туулах вэ гэдгийг харна. Энэ дээр одоо жин ихтэй хүчигтэй мөртлөө жин ихтэй тэрийг одоо хүчээрээ хааглаад гарах нь уу, жингээрээ суугаад ингээд үлдэх нь үү, эсвэл одоо жин хөнгөн тэрийг нь инерц хүч багтай тэр ус шаварлуу ингээд харайж ороод тэгээд тэр хүнэндээ ингээд зогсчих нь үү. Одоо жинхэнэ одоо аль зөв шийдэл бүхий одоо шавар дээр аль шийдэл зөв байх нь вэ гэдгийг хэдүүлээ эндээс ерөнхийдөө харъя. За гарлаа. 5 дугаарт Эрдэнэ жаргал цаа талд нь явж байна. За наад талд нь 60 дугаарт Боб. За хоёр одоо туршлагатай тамирчин энд оролцож байна. За манай урд талдны Эрдэнэ жаргал энэ Монголын Бартазам автоспортын холбоо буюу МОФ-ийн одоо гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Одоо манай холбооны одоо гал тогоон доктор хамаг ажлыг л одоо гүйцэтгэж байдаг энэ хүн урд талд нь ингэж явж байна. За араас нь бол холбооны өдөрс өвлийн гишүүн за тамирчин Ариун болд 60 дугаарт орж 60 хөлбөөс оролцож байгаа. За хоёр тамирчин бол үнэндээ энэ тэнцүү өрсөлдөн. За нэг нь бол BenZ машиныг сонирхогч, нөгөө нь бол одоо Nissan Patrol машиныг сонирхогч ийм хоёр залуу байна. За юутач одоо BenZ тэн зогссон байна. Хажуугаар нь 60 гарч ирсэн байна. За 60-ын бол энэ урд талын бас мост ажиллагаа болж. За урд талын мост ажиллагаа байсан байна. Тэгвэл хойд талын мост бол дифференциац хойшлогчтой юм шиг харагдаж байна. За харъя. Энэ 60 бол одоо бараг 2 жилийн хугацаанд бүтээгдэж хийсэн BMW хөдөлгүүртэй, дизель турбинтэй хөдөлгүүртэй. Явах анги нь болохоор Nissan Patrol 60 дээр суурилдаж хийгдсэн ийм машин байна. За энэ машины зохион бүтээгч нь болохоор одоо анхаа гэж ийм залуу байгаа. Одоо энэ төмөр хийцийн зүйлэр юм ургалдаг. Одоо тэр анхаа гэж одоо анх хоёр гэж энэ залуугийн бүтээл юм аа энэ машин. Тамирчин Эрдэнэ жаргал байна. Тэгээ Mercedes-Benz вагийн тамирчин. Тэгээ одоо ингээ манзаалаа 2019 одоо 4 дахь жилдээ болж байна. Тэгээ одоо би бол 3 дахь жилдээ дараалж орж байгаа. Тэгээ ер нь бол яг хуу энэ жил тэмцээн машин техник их сайжирсан байна. Маш олон машин шинээр нэмэгдсэн байна. Бас замын бартаасаад бас нэлээдгүй хүнд байна. Тэгээ яг хуу техникийн бага саадлууд ер нь бүгдээрээ л гарч ах шиг байна. Ороод замын бартаа ер нь 3 стейж дээр 3 туслах зам дээр уралж байгаа болохоор зам болгоо өөр гэсэн онцлогтой. Тэг хамгийн ер нь хүнд зам нь бол энэ шаврын та хэсэг юм уу да. Бас хадтай хэсэг дээр өксөрч бас нэлээ эвгүй байна. За дараагийн гараа 7141 дугаартай BenZ. За энэ дээр би бодож байна энэ Jaya гэх манай залуу оролцох баха. За 7141 цаа талд нь бас G харагдуу. За ер нь бараг 5 6 BenZ явж байгаа юм байна да. Энэ яг ингээд өмнөх тэмцээнүүд ерөнхийдөө энэ BenZ загварын энэ машины туулах чадвар сайн бүх батны илүү учраас одоо манай тамирчид маань сонирхчид маань ер нь энэ BenZ рүү бас нэлээд сонирхох ийм төлөв одоо энэ тэмцээс ажиглагдаж харагдаж байна л да. Анх бол одоо энэ чинь нэг
орж эхэлж байсан. Одоо тэгэл нэг тэмцээнд нэг төрлийн машин 6-гийн зэрэг орно гэдэг бол энэ машин туулах чадвар сайтай бүх бат байна гэдгийг одоо харуулж байна. За бензжи. За саатах юмгүй зүтгэж байна да. 40 дугаартай. Зүтгэлээ бензиний давуу тал байгаа да. Би өмнө та бүхэн хэлжсэн нөгөө 3 цэг дээр дифференциалаа цоожилдог, салгадаг. Урд тэнхлэг, хой тэнхлэг, за мөн дундлын туслах одоо хороп гэж ярьдаг. Тийм ээ тэр дээр гурван дээр ингээд түгжчихдэг. Тэгэхээр одоо ерөөсөө моторын эргэлт ерөөсөө 4 дугуйнд дөрүүлэн дээр нь очноо л гэж ингэж ойлгож болно. Одоо ухаанд мотор эргэлт 100% байвал 4 дугуйнд 20-25% шууд очиж байгаа гэж ингэж ойлгож болно. Тэгээд дээр нь энэ мотор өөрөө хүчтэй ийм сайн хөдөлгөөрүүд байдаг л да энэ бензин хөдөлгөөр. Тэгээд хамгийн нэг сонирхолтой нь бензин хөдөлгөөрийн хөнгөн цагаан хайшаар хийсэн байдаг. Тэр утгаараа хүчтэй том хөдөлгөөр мөртлөө жим багтаа хөнгөн байдаг. Тэр нь одоо энэ машины бас нэг давуу тал болж ингэж харагддаг. За энэ хоёр тэрэг бол ерөөсөө үндсэн саадуудыг ерөөсөө гадны тусалцаа роботик энэ төр ашигласангүй шууд ингээд гараад ирлээ. Ер нь хоорондоо юу нүрс түүц юм гарааг ингэж харуулж байна. За дараагийн гараа. За энэ талд нь Toyota Hilux, за цаа талд нь Pajero байна. За энэ хоёрын хувьд бол энэ жоохон бусдаас сонин өвөрмц харагдаж байна. Энэ нь болохоор яг өөрсдийн машины гадна гүйзүүний хийцийг бол энэ өөрчлөөгүй яг өөрөөр нь ингэж орж ирж байгаа юм байна. За энэ бол бас байж болох асуудал. Дотор талдаа бол каркас юмнуудаа бол хийцэн байгаа. Доогоор бол явах ангигаа бол үчтгдсэн байгаа. Бас ингээд анхны одоо бидний тэмцээд ер нь ийм машинууд яг ингэж өөрсдийнхөө стандартын загвараар ингэж орж ирдэг байсан. Сүүлд нь харин жингийн хөнгөлөх одоо өөрсдийнхөө онцлог тохируулах байдлаар ингэж гүйзүү их биенд нь өөрчлөлтүүдийг хийдэг болсон. Сагун Pajero бол энэ шавардаг бол одоо сайхан явчих юм боломжтой. Энэ мотор хөдөлгөөр бол Berta байгаа, бензин хөдөлгөөр. Уучлаарай энэ дизель хөдөлгөөртэй хэрэг байна. За энэ зүтгэх нь тэгээд дизель хөдөлгөөртэй тэгээд энэ өөрөндсөн мотор дээр нь дугуй бас их ингээд сонирхолж хэлэхэд энэ дугуйны диаметрыг их том тавьчихаар ерөөсөө моторын нэг хүч маань ингээд муураад одоо сарнаад эхэлдэг. Тэгээд дугуй ер нь бол яг дугуй тогтоосон хэмжээнд нь байх ёстой. Түүнээс хит томруулал хүч сулрна, хит жижиг болох юм бол одоо улам хүчтэй болох юм аа тэгж ойлгож болно. Давуу болон сул талууд нь. За наа талд нь 2 машин ажиллаж байна. Цаана өксүр дээр 1 машин ажиллаж байна. Өксүрийг роботтой тодлох шиг байна. Гэхдээ тэр эргээд л ухарж байгаа харагдаж байна. За нэг сонирхолтой гараа 70 болон 7 дугаартай 2 тамирчин оролцож байна. За 7 дугаартай нь тамирчин Номтой Баяр. За 70 дугаартай нь тамирчин Сод Эрдэнэ. За манай Содоо бол одоо спортын мастер, автоспортын мастер юм солтой хүн байна. За 69 машинаар ер нь тухайлан уралддаг. Ер нь 69 машины ойрмог ер нь яаран солих өөрчлөх юм бодлогогүй. Энүүгээр одоо нэлээд аврагын тэтмийг автлаа одоо зүтгэнэ гэсэн юм яриатай зорилготой байдаг. 69-ийн хувьд бол яг хөдөлгөөрийн дээр яг өөрийнхөө ер нь бол одоо яг энэ талбарт уралдаж байгаа нэр машиныг харуул ер нь нэг нь одоо 5000 литрийн 5 литрийн одоо хөдөлгөөртэй байна. Нөгөөх нь 2.4 литрийн багтаамжтай юм хөдөлгөөртэй. Одоо харах ухаанаар бол энийг бол нэг нь одоо нөгөөгөөсөө 2 дахин их хүчтэй мотортой ийм техник. Нэг талбарт үзэж байна. Яг манай бидний тэмцээний нэг онцлог байдаг. Энэ бол ерөөсөө одоо сумо бүхэн тэмцээнтэй адилхан нэг талбар дээр л үздэг. Тэгээ тэрний машины хүчтэй байх, жижиг байх, том байх, бага байх энэ төр бол ерөөс огт хамаагүй. Ерөөсөө л одоо хэн хинээгээ дийлэн ялан дийлж байна. Тэр л аваргалдаг. Нэг ийм одоо сумо болон одоо Монгол бүх шиг ийм нэг талбар дээр л одоо хүчээ үзэндээ. Тэгээ тэрүүгээр бас нэг онцлог юм аа. Зүгээр өөр төрлийн автын тэмцээнд бол одоо дандаа эдний энэ машинуудыг бол моторын багтаамжаар ингээд ангилждаг шүү дээ. Одоо 1000 хүртэлх
багтаамжтай эсвэл 3000 cc хүртэлх багтаамжтай 4000-аас дээш гэх мэт ингээд ангилдаг. Энэ тэмцээний онцлог бол эдгээр бүгд нэг талбар дээр нэг орчинд одоо ингэж хүчээ үзэн түндээс л одоо цойлон гарч одоо аврагын тэтмийг авах ийм боломжтой ийм онцлог ийм тэмцээн юм аа. За цаа талд тэрийг бол тэгээ яг зогссон байгаа харагдан. За наадлаа. За 7 дугаартай Номт клубын нэрийн өмнөөс ингэж оролцож байгаа тамирчин байна. За 70 дугаартай 69. За дараагийн гараа 80 дугаартай Цэрэн амжил байхаа. За би магадгүй буруу хэлж магадгүй уучлаарай. За түүний тэг хамт 25 дугаартай хим. За би нэрийг одоо хэлнэ. Та бүхэн 25 дугаартай. Энэ 25 дугаартай тэрийг шинхэн тэрэг. Энэ дахиад шинээр зохион бүтээгдсэн. Энэ тэрэг бол харин нэлээд айж жохон жил хагасын хугацаанд хийгдсэндээ. Манай золоо 2. За би нэрийг саналаа. Золоо. Манай золоо бол ер нь одоо энэ автоспортынхаа энэ төрөлдөө одоо бидний бараг нэг доктор гэж хэлж болох үйс авгааж болох үйс юм. Онлайн талаас нь одоо маш их юм зөвлөгөөг таниулгыг ингэж хийж байдаг ийм хүн байгаа. Өөрийнх нь үндсэн ажил мэргэжил нь болохоор одоо судалгааны компанитай. За одоо хоёр тамирчин маань өрсөлдөж байна. За золоогийн тэрэг энд суулаа. Одоо жишээ нь 25 дугаартай машин бол нэлээд одоо ер нь дийлийнх нь манайхан практик талаа барьж одоо машина хөгжүүлэлт хийдэг бол манай 25 дугаартай золоо бол ерөөсө онлайн талыг авч үзэж одоо онлайн үүднээс машиндаа хөгжүүлэлт хийдэг ийм тамирчин байна. За аюутай шаварнаас гарч ирлээ. Зүгээр эндээс хөндлөнгөөс харахад жоохон машины нэг гоо зүү тал дээр тийм дизайн тал гадна дизайн тал дээр нэг жоохон үл хайхарсан юм уу да. Ер нь нэг сонин одоо нүдэн тасаагүй болоо шин техник нүдэн тасаагүй болоо тэр нэг тэгж хийж харагдаж байна. Тэр урдлын харлаа бол ерөөсө ширээний тавцсан шиг л харагдах жишээ нэ. За ямар ч спортаануудаа сайхан давж тууллаа. За 6 дугаартай Батсайхан манай хамгийн ахмад хамгийн идэвхтэй хамгийн метрашгүй ийм тамирчин байна. Тэрэг Батсайхны 6 дугаартай тэрэг бол ер нь тэмцээнд л ер нь сайжраад байгаа. Ер нь бол улам л одоо төгс хэлбэрлээ төгс хувилбарлуугаа ингээд төгжил байгаа гэж би бодож байгаа. Энэ тэмцээнд их сайн оролцож байна. Энэний өмнөх тэмцээн мөн миний санахын 1 сарын шонгор тэмцээнд ч гэсэн их амжилттай оролцож байсан. Манай 1 сар зохион байгуулалт бид нар он гараад ерөөс 1 сарда багтаад шонхор дөрийг харьцах дөрөв гэсэн тэмцээн зохион байгуулдаг. Энэ нь болохоор одоо Идрис ихсэн үед одоо цасан дээр л өвлийн манай нэг сорилын тэмцээн болдог юм аа. Ер нь Бартаа замын автоспортын холбооноос жил бүр 4-5 төрлийн тэмцээний тохирол зохион байгуулж байгаа. За үүний хажуугаар клуб сонирхогчид нэгдлүүд маань өөрсдийнхөө нэрийн тэмцээнээ бас зохион байгуулдаг. Одоо 5-4 сард бол одоо Pajero клуб Scorpion тэмцээнээ тогтмол зохион байгуулдаг. Ингээд тэмцээнээс тэмцээнд бид нэр ингээд техникүүдээ бэлдэж улам одоо эрчимжиж ингэж үзэж байдаг. Жишээ нь Мазала тэмцээн бол ер нь энэ тэмцээнүүдийн нэлээд том юм сорилын ийм тэмцээн болж чаддаг. Одоо үүний дараа 7 дугаар сар 9 дугаар сард одоо зэрлэг дөрөв харьцах дөрөв гэхээр ийм тэмцээн байна. Одоо алсын зайн Бартаа замын ийм тэмцээн болдог. Энэ бол бас л одоо шансаа өндөртөө ийм тэмцээн болдог. За энэ Мазала тэмцээн, тэгээд зэрлэг тэмцээн, энэний өмнөх Scorpion тэмцээн, энэ тэмцээнүүдийн одоо нийлбэр дүнгээр магадгүй одоо 11 сард Малаз улсад болох Rainforest Challenge тэмцээнд одоо оролцох тамирчид нь тодорхой гарах байхаа.
За энд дэлгэцнээ энэ 5 дугаартай Эрдэнэ жаргалын тэрэг шиг харагдаж байна. За Эрдэнэ жаргалын тэрэг харъя. Зүгээр магадгүй бенз мөн бол одоо энэ сааднууд шаврууд дээр энэ саадахгүй гарна да. За ямар ч хэсэн шавраа бол саадахгүй гараад тууллаа. За зүйтэй. За энэ удаагийн 4 дугаагийн мазалаа тэмцээн маань юу цагаараа нэлээд хүндхэн нөхцөл болсон. Эхний өдөр бол маш их сүрчтэй салхитай байсан. Хоёр өдрийн одоо дэлгэснэ харагдаж байгаагаар энэ бороо орж байна. Тэгээд энэ бороо сүлдээ орой бүрч их ширүүлсэн. Тэгээд магадгүй одоо байгаль цагуурын байдал нь одоо бидний бас нэг шалгуур юм болов уу да. За дэлгэснэ 77 дугаартай Бенчи клубээс оролцож байгаа Тодо дахиж харагдан. За Тодо бол одоо маш авьяаслаг ийм тамирчин. Ер нь Pajero машинаар их урлаа нэмсэнд орж аврагын төрөг авч байлаа. За сүүлхэндээ харин энэ Benz G загварын машинаар уралдах болсон. За одоо хэдүүлээ Тодогийнхоо явахыг харъя. Тодо ер нь их ирэмгий одоо их л ширүүн гэж хэлж болох юм уу, тийм байдалтай ер нь тэмцээнд ордог. Яг гоо тэр тал нь нөгөө талдаа техник нь жоохон саадчих юм магадлалыг жоохон эрсдлийг үүсгээд байдаг. Нэг ийм онцлогтой амирчин байна. За ер нь Pro Angli-ийнхний хувьд ер нь энэ шавар дээр ер нь барагтаа суугаагүй юм одоо ер нь бүгд техникүүд сайн бэлтгэлтэй. Өөрсдөө чадвартай учраас ер нь энэ саадуудыг хөнгөнд аваад тууллаа да. Ер нь тэмцээний дүгнэлтэнд ер нь хэдэн секундээр л одоо биенийхөө урт хойно орж ирэмблэгдэх юм байна. За манай Тодо бол ерөөсөө ямар ч саад үгүй явсаар байгаад за тэр цаадлыг бол бид нэр одоо нэг үхлийн намаг энэ гэж бас нэр өгнөө манай үзэгчид маань. За тэр үхлийн намаг шавуурлаа ороод гарлаа. Ер нь саадахгүй гарчих төлөвтэй боллоо. За цаад талд нь бол дараагийн гараа зэрэг явагдаж байгаа юм байна. За Тодо маань ер нь барайнд амжилттай орох нь тодорхой боллоо. Энэ гараа бол их сонирхолтой гараа байна. За урт талд нь бол 11 дугаартай диктатор. За араас нь 69 хүчтэй орж ирлээ. За энэ 69 бол би бодож байна энэ Батрах баха. За энэ ирэх нь харъя. За манай диктатор бол ерөөсөө машинч бэлтгэгдсэн байгаа, тамирчин ч өөрөө туршлагатай байгаа. Спортын мастер хөрвөл чулуун 11 дугаартай уулзж байна. За түүний араас Хинтээ аймгаас оролцож байгаа Бадрах тийм болов би гэж би харж байна. За магадгүй андуурсан байж магадгүй 69-уудыг. За энэ хоёр тэрийг маань ерөөсөө хоорондоо өрсөлдсөөр байгаа л энэ шаврыг бол ерөөсөө маш богино хугацаанд даван тулж чадлаа. За дараагийн гараа 58 дугаартай хөх тэрэг эн чин коронд. За мөн хамт оролцож байгаа нь 33 дугаартай
гам болд. За хоёр тамирчин гам болд бол баринаас төрүүлж гарсан. Зүгээр магадгүй ус руу ороод яав. Тэгээд зогслоо. Цаагуур нь корондоо бол гарлаа. Энэ корондоо бол энэ явдлах сайтай их гоё бүтээгдсэн машин байна. Ер нь хүч бол ер нь дутах юм алга байна. За наад талын тэрэг бол нэг техник саатал болжээ. Ер нь зогссон байна. За одоо корондо гэдэл харцгаая. Корондо бол энэ тэмцээнд бол анхлан орж ирж байгаа одоо Солонгосын юм тэрэг. За зүйтэй. За хойд талд моторынхаа хөргөлтийнхаа хөргүүрийн системийг нь хойд тал дээр тавьсан байна. Одоо урд талд байвал усанд шавранд энэ төр орж битүүрх багталтай байдаг. Тэр хойд талд нь цахилгаан сэнстэйгээр ингэж байршуулсан харагдаж байна. За 99 дугаартай Баярбаатар. За мөн Бенз-G машинаар уралддаг. Манай Баярбаатар бол одоо шинэхэн тамирчин орж ирсэн анхныхаа одоо жилийн өмнөх тэмцээн дээр аврагын тэтмийг зүүж байсан одоо ийм тамирчинд орж ирж байна. За мөн туршлагатай ер нь нэлээ ирэмгий одоо анхлан одоо портал тэнглэгээр хурд багтай тийм хүчний тийм тэнглэгээр орж ирээл одоо ерөөсө жилийн өмнөдөө урд шүнгээд хийж дуусглаа гэж шууд анхныхаа тэмцээнд орж байсан, дөрүүлж байсан ийм тэрэг. Дараа нь бол энэ тэрэгэндээ сайжруулалт дахиад хоёр тэнглэгийг өөрчилсөн байгаа. Хурд хүчний тэнцвэрийг олсон ийм тэнглэг тавьсан гэж ингэ ярьж байсан. За зүйтэй за ороод ирг. Энд бол ерөөсөө манай энэ зам бол өөр айхтар байгаа шүү дээ. Манайхан дөрөв мэдчихэж байгаа трак английн зам явсан. Тэгээ том хүнтэйг нүд яаж сууж байлаа, ямар хүнд байлаа. Тэгэхэд одоо манай энэ мэрэгжлийн английн тамирчид бол үнэндээ техникүүд нь хүчрхэг сайхан болсон байна. Өөрсдөө ч ур чадвар нь эрс нэмэгдээ сайжирсан байна. За ташрамд сонирхуулж хэлэхэд бол манай холбооны зүгээс бол тэмцээн урдаануудыг тогтмол сайн зохион байгуулж байгаа. Мөн манай үзэгчид маань одоо маш сайхан одоо бидний үйл ажиллагааг одоо маш сайхан хүлээж авч одоо бидний зохион байгуулсан үйл ажиллагааг дэмжиж одоо маш журамтай сайхан үздэг болсон. Тэгээд ер нь үзэгч холбоо зохион байгуулагчид тамирчид бид гурав бол энэ хамтдаа л ингэж нийлж өгж одоо энэ спортыг улам сайхан цааш нь хөгжүүлэх юм аа. За дараагийн гараа 28 дугаартай Цэнхэр Land Cruiser 80 маркийн машин хавьдж байна. За түүний өмнө нь за би харъя. Arctica талбайтай 33 дугаартай юм уу? Benz-G юм уу? За харцгаая. Мөн байна. За Гамболдын тэрэг байна. За Arctica тосоор тослогооны материалаар тэмцээний ивент итгэж байгаа. Гамболд автостандарт компани нэрээр суралцж байгаа. За ийм хоёр тэрэг өрсөлдөж байна. Ер нь өрсөлдөөн машин ширүүсээ техникүүд сайн болоод тамирчид ур чадвартай болоод ер нь манай өрсөлдөөнүүд бол өмнөх жилүүд дээр бол ер нь бүхэл минутаар хоорондын хугацаанд ингэж ялгагдаж ингэж гардаг байсан бол одоо бол ерөөсөө хэдэн секундээр хоорондоо одоо өрсөлдөж ингэж явдаг байгаа. Бүр зарим сонин тохиолдол нь одоо бүр дойлоор нь ингэж харахч тохиолдол зарим нэг стейжүүдээр гарч ирж байдаг. Тэгээд энэ нь өөрөө одоо бидний энэ спортын төрөл маань ер нь дажгүй сайхан одоо хөгжиж байна гэж одоо бид нэр боддөг юм аа. За харин энэ тэргийг харахад энэ шавар дээр суусан тэрийг харахад нэлээд сонирхолтой харагдаж байгаа чинь тийм ээ. Өмнөх тэргүүд бол ерөөсөө бүгд суухгүй саатахгүй явж байсан. За 33 дугаартай Гамболд ер нь харьцангуй сүүлд одоо тамирчин болж одоо орж ирсэн. Магадгүй энэ тэмцээн одоо 3 дахь удаагийн тэмцээн байна уу да тэгж би санаж байна. Өмнөх Скорпион дээр өмнөх тэмцээнүүд дээр энэ техникийн саадлууд нэлээд энэ тэрэгэн дээр гараад байсан. Тэр болгоныг л сайжруулах хийсээр байгаа. Одоо энэ тэмцээнээр бол ер нь
амжилттай сайн тэмцээнээ дуусгахаар юм төлөвтэй байгаа юм байна 33 дугаарт. За цаа талд бол нэг тэрэг ингээ зогссон харагдаж байна. За тэр либотогтойгоо л ажиллаад ах шиг байна. Тэр өсвөрлөө гарна. За наа талд 33 үндсэн том шавра амжилттай даван туулж барайнд орж байна. За энэ дэлгэсэн харагдж байгаа тэрэг бол сонирхолтой, та бүхэн сонирхолтой үзүүлбэрийг үзүүлэх бах. За ард түмнийхээ нэрлэлдгээр монстер гэж ингэж хэлж байгаа. За харцгаа хэдүүл. Энэ бол одоо хүч бол энэ агуу тайгын булаг гараж буюу автоклубээс одоо энэ машиныг бэлтгэгдэн гаргадаг байгаа. Ер нь нэлээд урт хугацааны туршид нэлээд хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийж ингэж одоо төгс хэлбэрлөгөө дөхөж бараг болсон ийм техник байгаа. За хэдүүл харцгаая. Зөвхөн уртлын дугуйл нэг юм руу орчоод байна. За энэ дэр гарсан байна. За гарч байна. За та бүхэн ажил бод энэ хойд дугуй залж байгаа үз. Одоо урд дугуй ер нь үндсэн машины урд дугуй залдаг бол одоо энэ машины хувьд хойд дугуй нэмж ингэ залнаа дөрөв дугуй дөрвөлөө одоо хөдөлтөгөө одоо налуу өнцгөр хөдөлтөгөө гэж ойлгож болно. Энэ нь одоо энэ том техник хэдий том юм техник хоорондын хол ч гэсэн одоо маневрыг бол одоо эргэлтийн үнцгийг маш сайн үзүүлж чадна гэж ингэж ойлгож болно эндээс. За дараагийн гараа. За энэ дээр за хойд тал бол самура баг шиг байна. За урд талынх. За самура энэ одоо шавар дээр хэрхэн сайн явахыг харъя да. Тэгээ би бас энэ дээр тайлбар хийж энэ тэмцээний туршид би тайлбар хийж тайзан дээрээс сонирхуулж байсан. Тэгээ би бол энийг одоо чөтгөрийн баг надтай гэдэг одоо үгээр зүүрлэж энэ самураг одоо хөхүүлэн дэмжиж байлаа. Тэгээ өмнөхөө одоо сонин үзүүлбэрийг үзүүлнэ. Бид нар бол ер нь энэс өмнө нь бол одоо нэлээд хүн техникээр их хүчээр их жингээр одоо тийм лакс гэж хэлж болохоос ийм техникүүдийг зохион бүтээж байсан бол манай залуучууд харин энэ самурага гарч ирсэнээс хойш ерөөсөө одоо тэрнээсээ баг энэ хувилбар руу ч одоо шилжих юм уу энэ бага урын ийм джипний одоо 2000 мотор хүртэлх ийм ангиллын хөгжүүлэлтийг бас хийвэл сонирхолтой ч юм уу гэдэг ийм асуудал том асуултыг бол энэ тэрэг энэ спортын энэ төрөлд одоо том асуултын тэмдэг тавьсаар гарч ирсэн. За энэ зүтгэс. Тэгэхдээ энд нэг суусан санагдана. За тэгжээ. Энд болохоор нэг инерцсэн хүч гэж нэг байгаад байгаа. Тийм одоо энэ том хүнд тэргүүдийн нэг давуу тал нь инерц үе сайтай. Хөнгөн тэргүүнүүд болохоор инерц үеч багтай байдаг. Тэр утгаараа энэ ингээд цааш нь үргэлжлүүлэн зүтгэж чадлаггүй суулаа. За энэ хүү бидний зохион байгуулсан Мазала 4-4 тэмцээн маань амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Одоо шагнал гардуулах ажиллагаанд та бүхнийг өрье. Өрсөлдөгчдөр бол давуу чанартай байна шүү. Бас 5000 мотор бид 3500 мотороор бас жоохон жуулдаж байна. Мотороо бас солих санаа байна. Тэгэхгүй бол бас жоохон жуулдаж байна. Орчин цагийн сайн машинуудыг дагаад нийт өрсөлдсөн бүх тамирчдаа бас дараа машин зэрэгээ сайн бэлтгэцгээе, сайхан өрсөлдцгөөе л гэж яриад та. За энэ нодлон би нэг зэрлэг тэмцээнд нэг удаа орсон. Энэ жил болохоор зэрэг энэ Мазала дээр машин бэлдэж орж байгаа. Машин маань бэлдэж өгсөн мяллахта бас их талхарж явна, баярлж байна гэдгээд ташрамтлал болгочихъя. За нийт энэ тэмцээнд өрсөлдсөн бүх тамирчидаа алтан шаардлагын нөлжтэй байгээ спортын амжилт хүсье. Бүгдэнд нь өгшөө илүү амжилт хүсье. Машинаа улам сайн бэлдэж ороорой гэж хүсье да. За энэ удаагийн Мазала тэмцээн маань маш сайхан болж байна. Тэгээ сэтгэл өндөр байна. Замын бартаасаад бол бас л чанга байна. Тэгээ энэ удаад би иш төрөмнөр орж ийн ахтайгаа хоёлаа хамт энэ машинд бэлдээ орсон байгаа. За өмнө тэмцээний туршлага төлөвлөлтөөр нодлон зэрлэг дүрийг үржих төрө 2018-д оролцсон байгаа. Тэгээд амжилттай оролцоо. Тэгээ энэ жил Мазалагаа бас тэсэн ядан хүлээж машинаа бэлдэж орсоо. Тэгээд эхний саадаа амжилттай ямарсан туулаад
богино хугацаанд дуулаад гарч ирлээ. Тэгээ бусад өрсөлдөгч тамирчид бүгдэнд нь ажил хүсье. Баярлалаа. За өдөр ирэх тусам ер нь Монголын Барта замын автоспорт хөгжиж хурдцтайгаар маш хурдцтайгаар хөгжиж байна. Машин техникүүд ч гэсэн бүгд чанаржаад бүгд сүүлийн үеийн төхөөрөмж тоног төхөөрөмж тавьж байна. За тэгээд энэ удаагийн тэмцээний хувьд болохоор бас их Бартанууд улам хүндэрсэн байна. Олон машин эвдэрлээ. Нэлээд чанарч чинь л гэсэн үг л дээ. Өрсөлдөгч нар бол амар байна. Ер нь цааш дахиад машин хийж л орохгүй бол энэ сток машинаар бол орно гэж бодолтгүй л болсон байна. Шагналт байранд орсон нийт тамирчидаа халуун баяр хүргье. Өшөө чанга. За, дөргөд дэжтэй одоо. За, ерөнхий шүүгчтэй баярлалаа. Нийт энэ уралдаан тэмцээнийг зохион байгуулсан бүх баг бүрэлдэхүүнд баярлалаа. За, YouTube ангиллаас эхлээд шагналаа гардуулъя. За, Монголын Барта замын автоспортын холбооны удирдах зөвлөлийн гишүүд тайзан дээр гараад ирнэ үү. За, YouTube англи 401 дугаартай бод та штурментаар гарч ирж шагналаа гардаж авна уу. 3 дугаар За, манай шагналыг удирдах зөвлөлийн гишүүд Жамсын жоо гардуулна. За, баяр хүргэе. Энд мазага тэмцээн хэд Барта замын тэмцээн үнээр юм бас шавхсан та бүгд бас хаагсан ба. За, энэ хэрэгчлүүдэд YouTube багийнхан маань энэ олон бүрэлдэхүүнтэй оролцох байна. Энэ цэргийн эцэд бэлэн отнав хүүхдийн отнол чөлзаа. За, 402 дугаартай мөнх насан удирдах зөвлөлийн гишүүн Төвшин баяр гардуулна. За, баяр хүргэе. Үнхээр бас энэ Барта замын YouTube-тэй оролцсон гэдэг бол бас их зориг. Баярын үлэмстэй зовсон Тавын нийтгэрийг алдавыг Тамичны ялалт хэмтэн алдавыг Тавын нийтгэрийг алдавыг Тамичны ялалт хэмтэн алдавыг Ингштен арман дулсан Нэгдүгээр өрийг 403% дугаартай Баярбат YouTube англи хайсны шагналаа өнөө Монголын Барта замын автоспортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ганс гардуулна. За, баяр хүргэе. Алтар нэртэйгэн өргөж Адаг сайхан дүнгээ Баярын үлэмстэй зовсон За, баяр Тавын нийтгэрийг алдавыг Тамичны ялалт хэмтэн алдавыг Тавын нийтгэрийг алдавыг Гэрийг алдавыг Тамичны ялалт хэмтэн алдавыг Тавын нийтгэрийг алдавыг Тамичны ялалт За, солигчийн ангиллаас хэлдүүлээ. 3 дугаар байранд 2 минут 216 дугаартай тулаг. Тавын нийтгэрийг алдавыг Тамичны ялалт Тавын нийтгэрийг алдавыг Инженер Геодис компани манай Мазала дүрийн үйлчлүүлэг ивент эдгсэн инженер Геодис компани Garmin GPS-ээр шагнаж байна. Арман дулсан энэ цэргийн эцэд бэлэн отнавын хүүхдийн отн болж гэлзаа Тавын нийтгэрийг алдавыг
дугаар байна. 219 дугаартай Сабит баяр сайхан. За баяр хүргэе. Алс холын Орхон аймгаас Эрдэнэтээс оролцож байгаа. За шагналыг өдөр цэцүүлийн гишүүн Бацаахан гардуулнаа. Ярвалтрын шуухайн чамайг түлсэн ардынхаа Нандин сэтгэл мөнхрөөрэй Савитний тгдик алдавит За баяр хүргэе. Энергиолын компани ивэнтс Garmin GPS-ээр сагж байна. алдавит Хот мотосын гарын билгээр мөн сагж байгаа. Савитний тгдик алдавит Дамичний алут Хинкэлодобит Савитний тгдик алдавит Дамичний алут Францын тот брендийн гарын билгээр сагж байна. Баяр хүргэе. За Боловчийн английн 1-р 211 дугаартай бэлгүүн гадаад зэрэг нарыг урьж байна. Баяр хүргэе. Варангижээр Жип Бонгоны клубын тамирчин олон жил амжилттай оролцож байгаа мөн дуршлагтай тамирчин яаж ч бас дуршлагаараа 1-р орж авах шиг байна. За өдөр цэцүүлийн гишүүн цогод шагналыг гардуулнаа. За манай шагнал орж байгаа тамирчин дуршлагын зураг аван шампанска буудуулын шүү. Бүх манай уран тэмцээлүүдийг ивент хийж байгаа, хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудад Монголын Балтан цамын авто спортын холбооны өмнөөс баярлаж талархаж явуулгаа илэрхийлээ. Телевизээр удахгүй нэвтрүүлэг маань гарнаа. Тэнар мандуулсан Эцэргийн эцэтмэн Отнав хүмүүдийн Отн болж гөлзара Савитний тгдик алдавит Дамичний алут Хинкэлодобит Савитний тгдик Өдөр цэцүүлийн гишүүн тот мотоны сайдлэр үлдээнүү. Баяр хүргэе. Ярвалтрын шуухайн чамайг түлсэн ардынхаа Нандин сэтгэл мөнхрөөрэй За трак англ 312 дугаартай нэм наваа. Баяр хүргэе. Манай Сэлэнг аймгаас оролцож байгаа дуршлагтай мундаг ам болон байгаа. Алтын нэртэйгэн өргөж Алаг сайхан дүнгээ Баярын үлэмэстэй зовсон Савитний тгдик Баяр хүргэе. алдавит Дамичний алут Хинкэлодобит Савитний тгдик алдавит Дамичний алут Том медаль өргөн медаль сая төгрөгийн шагналын самтай байгаа. Эцэргийн эцэтмэн Отнав хүмүүдийн Отн болж гөлзара Савитний тгдик алдавит Дамичний алут Хинкэлодобит Савитний тгдик алдавит Дамичний алут
308% дугаартай Галбаатар трак ангиллын 2 дугаар байр. За шагналтыг өдөр зөвлөлийн гишүүн цаг батгаар дуулнаа. Алтар нэртэйгэн өргөж Алдаг сайхан нүдэнтэй Баярын үлэмэстэй зовсон Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут Хэмхэн алдагыг Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут 2 сая төгрөг. За баяр үргээ. Үнэхээр манай газ багийнхан уу. Баяр үргээ түрүү жил бүх амжилттай орсон. Однав хүмүүдийн Одн болж гөлзара Савын нийчгүлийг алдагыг Одроо. Дэмэчний алут Хэмхэн алдагыг За трак ангиллын 1-р байр. 310% дугаартай Мегмар сүрэн. За манай сайн намын хамтууд маань оролцсон мөн идэвхтэй оролцдог энэ замын маш олон ажлыг дугуулдаг мөн сайн намын хамтуудаа бүгдээр нь баяр талархтай илэрхийлье. Баяр хүргэе. За манай Монголын батал замын хамтлагийн явцгааны гүйцэтгэгчид эцсийн шагналыг хатуулна. Найдын сэтгэл мөнхөр Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут Хэмхэн алдагыг Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут Хэмхэн алдагыг Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут За баярлалаа баяр үргээ. За баяр үргээ. Трак ангиллын 1-р байр. За тракийн шагнал байрын зураг авах гэж байна. За Алтар нэр Алдаг сайхан нүдэнтэй Баярын үлэмэстэй зовсон Савын нийчхлийг алдагыг Дэмэчний алут за өдөртөө баяр шүү. За тийм ээ хоёр. Дэмэчний алут Зоригийн эзэд бэрийн Однав хүмүүдийн За про ангиллын Болж гөлзара шагнал байрыг дуулнаа. За 3-р байранд Нэм от 107 дугаартай Нэм от баяр үргээ тайлбарж шагналаа өгнө. Уус өрөндөрийн болоод Монголын өнөөдрийн яг өөрөөр арга шахуулаа гэж доктор бодсон. Савын нийчхлийг алдагыг Өдөр зөвлөлийн гишүүн Жамсан дугаар дуулнаа. За үнэхээр хэцүү баттай сайдыг дуулсан нэгэн ангил трак ангиллын бол үнэхээр таа бүгд бол одоо мэдж байгаа хаатай би одоо үгээр хэлж мэдэхгүй байна. Өөрөө олсон юм яг бол. Савын нийчхлийг За баяр үргээ. Дэмэчний алут За сайн үргээ. Савын нийчхлийг Хот мөрөндөө арын бэлэг. Дэмэчний алут
За баяр үргээ одоо энэ дурслын зураг авах болно шүү бүх тамирчид. За 2-р байр, Про Английн 2-р байр. Наадмын хуйлуугаартай номтой хоёр гэрэл доод нарыгаа тайсан дээр урж байна. Баяр үргээ. За шагныг Монголын Батлан самын спортын холбооны тэргүүн гал бол гарлуулна. Сая төгрөг бом мазада сум медаль татхуч моторсын EFS брендинг 1 сая төгрөгийн эрхэм бичиг Red Winch EFS Runways брэндүүдээс 1 сая төгрөгөөр бүтээгдэхүүн худалдаж авах эрхэм бичгийг гаргуулж байна. За баяр хүргэе. Английн 1-р байр Мегмар сүрэн мөнх шиг баян мөнхлөрийг тайсан дээр урж байна. За энэ ч одоо ер нь даацтай авч штэ юу. Хоёр одоо хамгийн том английн 1-р байрыг хоёулангийн авдаг. Үнэхээр бас хүчирхэг авд олон юм аа. Энэ их замыг хийчихэд хажуугаар нь яаж амжуулваа? Багийн Мегмусурын баян мөнхөд нараас гадна багийн хамт олонны хүч хөдөлмөр болов гэж дотроо бодчихъя. За мега хатад дуудах юм байлгүй. Баяраа төвлөглөө. За баяр хүргэе. За үнэхээр одоо хүн хэцүү. Энэ одоо Мартасаад ингэж хоёр англи тэргүүл гэдэг бол үнэхээр хүн хөдөлмөр юм аа. Францын топ брэнд харин гэдэг. Ширавэрэнти албан ёсны дистрибьютор манай удирдлагын гишүүн Жамсалжин маань өнөөдөр оруулж ирж байгаа Airlock-ыг бүх эрхэм юу да Airlock-оор шагнаж байна. Баяр хүргэе. За тэмцээнд оролцсон бүх тамирчид 9-р байртайгаа энэ тайсны орд ирж шампанскаа гардуул. За горо бидно горо болоогоо заадгүй татаа. Одоо машин тэрэгний бэлтгэл бол одоо үнэндээ олон улсын хэмжээнд хүрсэн ийм тэрэгнүүд орлоо. Одоо тэгэл яста тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг хин яндаатай явсан одоо амжилт гаргахаар тийм л байна лээ. Тэмцээн боллоо өнөөдөр бол тэг яг. Ер нь бол энэ жилийн Мазада 2019 бол ерөнхийдөө төрөлчийн жилүүдийг бодох юм бол зам бол маш их өндөрсөн байна. Мопийнхан маань бас маш сайн тэмцээний зохион байгуулсан байна. Амжилттай оролцож тэргүүн байр эзэснээ маш их баяртай. Тэгээ хүүхд залуучтай нэмээд SF мотын аялын зориулалтаа юмыг хаанч эргэлжтэй тэмцээнд оролцож болдго юм байна. Одоо өндөр байхаас өөр арга алга. Ягаад гэвэл одоо энэ дандаа шилдэгүүд оролцсон энэ Мазада Cup гэх энэ тэмцээнд одоо хоёр төрөлд хоёр алтан медаль эзэн болчлоо. Сэтгэлдээ одоо маш өндөр байна. Мазада 2019 тэмцээнд оролцож хамгийн богино хугацаанд замаа дуусгаж UTV ангиллалд тэргүүн байр эзэллээ. Маш их баяртай байна. Хайр за миний хувьд одоо
одоо автоспортод ороод ер нь их олон жил болж байна. Тэгээд оффроуд руу орсноос хойш ер нь одоо 6 7 дахь тэмцээн болж байна. Тэгээд ер нь тасралтгүй нэг сүүлийн 4 жил штурмын механикаар ажиллаж байгаа. За энэ жилийн тэмцээний хувьд бол яг хоо өмнөх жилүүдийг бодвол бартаа арай ихсэн. Тэгээд машин сайн бэлтгэсэн тулдаа ер нь өндөр амжилт үзүүллээ. Өндөр амжилт үзүүлсэндээ баяртай байна. Тэгээ нийтийн зохион байгуулагчсан зохион байгуулж Мофтой их маш их баярлалаа. Энэ жилийн тэмцээнд улам жилээс жилийн хооронд бас тэмцээнүүд их сайжирсан байна. Тэгээд сайхан тэмцээн зохиосон Мофтонд баярлалаа. За одоо шүүгчдийн мөрөлдгөн бол одоо ерөнхий шүүгчээр миний байж ажилласан байгаа. Хүн одоо Эрдэнэ хотын Эмник клуб шүүгч маань орж оролцлоо. Батмаструудын албаас оролцлоо. Бажара клуб, Ланд Крузер клубээс оролцлоо. Хүн зэрлэг дөрвийг үйлчлэх дөрөв тэмцээний шүүгчд маань оролцлоо. Одоо ингээд бас шүүгчдийн мөрөлдгөн маань 20 шүүгчд маань одоо амжилттай ажиллаж энэ тэмцээнийг одоо шүүлтийг одоо маш өндөр түвшинд шүүж суусгалаа. Тэмцээнийг өндөрлөө. За энэ хүү манай Оффроуд буюу Монголын Бартаа замын автоспортын холбоог мань дэмжин оролцдог бүх тамирчид, хөгжөө нэмжигчид, техник дийлэгтэй бүх хүмүүст одоо баяр таларснаа илэрхийлье. Тэгээд та бүхэн бидний ажилд өшөө их дэм тус болж дэмжиж өшөө олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулалт маань идэвхтэй оролцоорой гэж хүсэн ирээё. За 2019 оны 6 сарын 15-16-нд Манзала Cup 4-4 уралдаан маань амжилттай сайхан зохион байгуулагдлаа. 2 хоногийн турш зохион байгуулагдлаа. Эхний өдөр YouTube сонигчийн ангил гарлаа. Хоёр дахь өдөр 16-нд нь мэрэгжлийн ангил мөн трак ангил гарлаа. Тэгээд энэ жилийн үед онцлог гэх юм бол нэлээдгүй олон шин тамирчид нэмэгдсэн байна. Машины техникийн хүчин чадал маш их нэмэгдсэн байна. Мөн замын Бартаа саад 3 хэсэг газар стейжээр хийж уралдаанаа зохион байгууллаа. Тэгээд Бартаа саад маань нэлээдгүй өөрчлөлтийг хийсэ. Урд урдны жилүүдээс дөрвөлжилдээ зохион байгуулагдчихэ. Тэгээд тамирчид маань нэлээд итвэх санаачлагтай оролцож байна. Мөн үзэгчид маань бас энэ автоспортыг дэмжиж нэлээдгүй бас соёлтой боловсон сайхан оролцдог болсон байна. Тэгээд ямар ч байсан 2 өдрийн турш бороо орлоо. Тэгээд нийт баг тамирчин болон зохион байгуул биднийг дэмжсэн хувийн хвшлийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд бүх баг командаа ямар ч байсан баярлалж талархаж байгаагаа илэрхийлье.